Гэхдээ яг та тэгэл хамгийн юу ч юм бол газар тариалан чинь болоод хугацааны л асуудал шүү дээ. 1 хоног алдах уу, 2 хоног алдах уу, 7 хоног алдах уу гэдэг чинь тийм үстэй. Тэгэл энэ сайн техникүүд дээр цаг хугацаанд нь дорн л амжуулахгүй бол ерөөсө болдгоо байхгүй. Тэгэл энэ дэвшилт техникийн кейсийг чинь сонгоод одоо хүртэл ажиллаулаа яваад байгаа шүү дээ. Намайг Багдавгийн дорчцрон гэдэг юм уу. Тэгээ би одоо энэ Сэлэнгэ аймгийн 90 сумын Долт компани захирал байгаамаа. Газар тариалан эрхэлдэг үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ манай компани ч одоо бараг 33 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм да 90 суманда. Тэ анх бол үүсгэн байгуулсан нь бол манай аав баг. Манай аав энэ 90-ийн сангийн аж ахуй гэж байхад хөдөө аж ахуй инженер гэдэг хүн байсан. Тэгээ манай аав ч анх энэ компани чи одоо 90 оны ихээр үүсгэн байгуулад тэгээд дараа нь би тэгэл үе залгамжлал тэрнээс хойшоо одоо хүртэл ингээл хийгээ явж байгаа. Анх бол ерөөсөө боломж байгаагүй шүү дээ. Тухайн үед одоо Оросын техник л байсан. Тэгээ тэр үеэс тэгэл байсан юмар нь тэгэл хийж явж байгаа л тэгэл одоо яалтчгүй юм дэвшил технологи энэ хөдөө аж ахуйн салбарт чи хэрэгтэй юм байна гэдгийг бол аюух ойлгоод явж исэн л да. Тэгээд одоо энэ Инсадагийн үүсгэн байгуулагч Болцаахан гэдэг залуу байдаг дөө. Тэр ингээд надад санал болгосон. За дөржихаа нэг юм байна. Би нэг юм хийж байна. Ингээ Инсада гэдэг нэг юм компани байгуулж байна. Ийм техник оруулж ирж байна. Ингэж байна гэд тэгэхээр хамтарч ажилласан да. Бараг 20 жил болж байна да одоо Инсадатай хамтарч ажиллаад. Одоо энэ техникэн дээр бол одоо яг л энийг бол дэлхий хэрэгжилж байгаа шүү тий. Яг л манад ч адилхан хаач адилхан яг л кейс бол тэгэл кейс. Гэхдээ энэ дээрээс бол би эхний үедээ бол эргэлзэжсэн зүйл зөндөө байгаа. Одоо өдөө хүртэл эргэлж байна. Тэгэхээр нэг амар тэгж нэг юм гардгүй мó боломж ээ. Тэгээ Инсадагийнхан бас аягүй тусалт юм аа. Шөнө орой үдчихгүйгээр залгадیں۔ Ингээд өгөөч тэгээд өгөөч гээл жоохон юм гарнаа бас. Тэгээ манай оператор аягүй сайн л да. Эдрийг бас сайн сургасан л да. Энэ Инсадагийнхан за зөвлөж өгөөд тэрний хүчээр ингээл одоо хүртэл яг яваал ит. За би энэ компанид одоо 20 жил ажиллаж байна. Энэ газар тариалангийн ажилчнаас цаг нар уралддаг ажил. Тэгэл техникийн хүчин чадал өндөр тусам тэгээд яг хийх ёстой юмыг цаг тугаад нэгээл дуусгадаг. Тэрэн дээрээ л их давуу талтай байна. Одоо энэ бүхэн компьютерчсэн шатгуун тоос хэмнэлттэй баталгаа засвартай хугацаа баталгаатай. Тэгээд ерөнхийдөө бол би ч одоо олон жил хийсэн техникээр ажил төрлөөлөө. Ер нь л найдвартай гэж үзэж байгаа. Яг кейс хэр хүмүүс ингээл айгүй үнэтэй юм байна, тийм байна гэл айгүй эргэлзээ төрүүлэлтэй. Тэгээ яг аваа хэрэглээд үзэх юм бол одоо айгүй боломжийн ер нь. Тэгэл дүүнэрийн хүчин тэгээ гой техниктэй болцсон шүү дээ одоо дэвшил технологи техникүүдтэй. Тэгээд Инсадагийнхаа хамт олон болцоохондоо бас айгүй баярлж явд юм аа. Өнөөдрийг хүртэл хэлээгүй байгаа. Энэгээр дамжуулаад тэгээ хэлий. Баярлалаа болдоо гэд.